Бат шиг таны мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллан амжилт гаргасныг үндэж Монгол Улсын засгийн газрын 2025 оны 87 дугаар тогтоолыг үндэслэн улсын авраг малчин золны үнэмлэг тэмдэг олгоо. Одоо могой жилийн сар шинийн босгон дээр манай Дундгай аймгаас нэг улсын хошоо авраг малчин 9 одоо улсын авраг малчин тодрлоо. Тэгээд ер нь бол манай Дундгай аймаг өөрөө одоо мал аж ахуйн салбар дээр эдийн засгийн дийлэнх хэсэг бүрдэж явдаг. Тэгээд одоо малчтынхаа одоо энэ нөр их одоо хөдөлмөр зүтгэлээр одоо манай дундгавчууд одоо бас бахархаж за бас одоо орон нутгийнхаа тодорхой хэмжээний эдийн засгийг ингээд авч явдаг юм одоо онцлогтой аймаг. Тэгээд өнөө жил одоо өнгөрсөн жил одоо хавар харьцангуй бас хүндхэн хаврыг туулаад тэгээд сайхан 100 намартай золгоод өнөө жил одоо ийм олон сайхан одоо улсын аваргууд төрөн гарсанд бол би одоо их баяртай байгаа. Тэгээ яг энэ жилийн хувьд бол 3.4 орчим сая толгой мал тоолуулсан. Тэгээд цаад жилтэйгээ харьцуулбал бол арай жоохон үзүүлэлт буурсан байгаа. Гэхдээ өнгөрсөн хавар бол одоо үнэхээр бас амаргүй хүнд хаврыг туулж одоо манай малчтын маань одоо төль хүлэн авалт бол арай багассан тийм одоо жил байсан. Өнөө жил бол их сайхан жил гарч байна. Тэгээд одоо баг үндсэндээ манай малчид бол өвөл үдсэнгөө навраараа сайхан хавартай золгож байна гэж ингэж ярьж байна. Тэгээд өнөө жил бол нэлээд сайн төл авч байна. Эхнээсээ одоо манай төлийн дуу цангинаад эхэлсэн байна. За биш 96 онд 8 төгсөөд тэгэл өдөө гарсан. Тэрнээс хойш та 30 жил мал малж байна. Биш тэгээ өвөө эмээ дээр л мал ээж албажилтай өвөө эмээ дээр л өссөн дөө. За тэгээ хөдөлмөрийн төр засгаас өндөр сайхан шагнал авч баярлж байна. 2020 онд талтан төлөө эзэмлжсэн. Би хоёр одоо маллаад 30 жил болж байна. Тий. Одоо энэ төр засагтаа өндүүлээд энэ төрийн эрхэмдээ цол хүртэж байгаадаа маш их баяртай байна. Би хоёр ч одоо масаал бүх аав ээж эмээ маань бүгд малчин манай бол Монгол Улсын говьят малчин манай яач эрдэнэчлэнгийн хүн байгаа. Аав ээжээ. Би манай аав ээж хоёр бол яг л биеэр үлгэрлэж бид нарыг хөдөлмөрт ямар ч ясаа хөдөлмөрөөр л хүмүүжүүлсэн. Аав ээжийнхээ хүмүүжлээр л одоо тэгэл хүндийг хүндгэхгүй хэцүүхгүй ингэж зүтгэж ясны хүчинд л энэ сайхан эрхэм алдрыг хүртэж байгаад нам баяртай байна. Тэг юу яа залуу малчтан дэмжилгүй явах өөрөө хөхтэй сарган одоо ер нь энэ их амжилт гаргахад л хүүхдийн тус дэм бол маш их байдаг. Манай дүүнэрийн хүүхдүүдэд тэр ер нь жоохносоо бүгдээр ер нь жижиг томгүй бид хоёр тослаад маш их юу тостой мөжл үзүүлж яадаг дүүнер маань. За нийгмийн итгэх санаачлалгүй бол одоо яах вэ тэгэл сумар нутгаас зохион байгуулж байгаа ханд юуны ажилд бол бүгдд нь тэгэл нэгдэх ажил төрөлдөө нэгдэл тэгэл явж идэх та. Манайх бол ер нь адуу өхөр талдаа дийлэнг малладаг. Ер нь бол бас яах вэ хөдөлмөр одоо арай юу яах цагийн сайхан юунд хахад хонь баг малан бод их төлхөө бас өсгөж байсан. Тэгээ одоо бас үеийн цагаагаар байдлаас шалтгаалаад баг малан цөөрүүлээ. Тэгээд одоо өхөр тал дээр анхаарч ярнус гэж юу яачлаа. Өсгөж өржүүлж ажиллаж байгаа та. Төр түмэндээ хөндлөгдөд төрийн их мундаг нэр хүнтэй том шагналыг авна гэдэг бас айхтрих хүндэтгэл айхтрих том ачаалалтай. Тэгээд энэ мундаг амжилтанд хүрэхэд одоо хүн аав ээж ахад дүү төрөл садан битгий хөндлөнгийн нутгийнхан хүртэл баярлаад сүйдэж байгаа шүү дээ. Тэгээ баяртай байна уу? Нутаг орны тэр мундаг өвгчүүл дээдсээ хаяа төвчөнд айл сайхалт үгийн сонсч явсны ач уян бидэнд ногдод биднаас үр хөвгдөд шилжиж энэ сайхан нэр хүндтэй төр түмний танилцуулсан эрхэм цолон төрж байна л гэж бодож байна. За тэгээд энэ өмнө одоо өвгдөөс олон жил дэрсэн энэ буян тамал сүргээрээ одоо адгуулж өдий сайхан авьяа шагн төрсөнд үүдэн талархаж байна. Миний хөө эмээ дээр 8 төгсөөд малчин болж дөр хөөгтэй юм байгаа би. Тэгээд нөгөө малчин болгосон юм аа. Тэгээ мал дагуул ам тосна гэж одоо малын буйнаар миний хөө ийм төрийн их авьяа шагнал төрсөнд
баярлаж байна. Тэгээд миний хөөц одоо малын төлөө зүтгэж миний энэ вэр хүүхэн малын төлөө энэ төмнийхэн төлөө олон төмөнтэйг өвтөө сайхан явуулж сайгүй нутаглаж отор нүүдэл хийж энэ их амжилтанд хүрсэн бахаа гэж бодож байна. Энэ хүүхдүүд минь одоо малын төлөө зүтгэсний малын буйнаар одоо ингэж сайхан амжилтанд хүрлээ. Хоёр хүүхэдтэй одоо сайшд нь малынхын их ажилд их амжилт хүсч малын буян гэдэг бол одоо ярих юм байхгүй Монгол төмний одоо амин зуулга энэ мал сүргийн өсгөж өндөлгөж төмөн олондоо түгэж энэ их буйныг эдлэж сайн сайхан байж эрүүл их азаргалтай сайн сайхан байхыг л хоёр хүүхэдтэй өсөж байна.